Зул сарын хамгийн шилдэг гайхамшигт 15 чимэглэл. Зул сарын баяраар Христний шашинтай улсын хот тутаж гэлтгүй дэлхийн нийтээр гэр бүлүүд хотууд өөрөөрийн гэсэн гэрлэн чимэглэлийг хамгийн гоёор чимэглэдэг. Энэ чимэглэлүүд нь хот гудамжийг тэрчигтэн маш гоёор гэрэлтүүлж шөнийн үзэсгэлэнг нэмдэг билээ. Ийм учраас шинэ жил зул сар өртөж байгаатай холбогдуулан энэ удаа хамгийн гоё чимэглэсэн 15 гэрлэн чимэглэлүүдийг сонирхолж байна. 15 хайцтын зул сарын байшин. Жил бүр дэлхийн өнцөг болон бүрийн гэр бүлүүд байшингийнхаа эргэн тойронд зул сарын чимэглэл хийдэг бөгөөд зарим нь хөршүүдэд ямар ч үнээр хамаагүй давж гарахыг хичээдэг. Гэвч Флорида мужийн плантейшн Акрест амьдардаг оршин суугчдын хувьд энэ нь үргэлж боломжгүй зүйл байлаа. Учир нь тэд хайцтын гэр бүлийн ойрцоо амьдардаг юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр хайцтын туйдын зул сар гэгддэг тус гэр бүлийн төлөвлөгөө үргэлж хамгийн том галзуу байсан ба тэд 9-р сард чимэглэлийн ажлыг эхлүүлэн хамгийн гайхалтай зул сарын чимэглэлд бэлддэг байв. Тэд бараг 200,000 бэрэл чихмэл амьтдын зорчигчдтай 6 м өндөр галзуу хулгана, 9 м өндөр гацуурмод, хүний хэмжээтэй чихмэлийн хүмүүс, цасны машин, мөн Disney кинонуудыг тасралтгүй тоглуулдаг 6 м дэлгэц суйрлуулдаг байжээ. Хайцтын амьдралдаг гудамжинд 8 аль байдаг бөгөөд тэд жил бүр энэ бүхний үүсэх чимээ шууган бужигнаанц таагүй ханддаг байв. Гэвч энэ чимэглэл болон үзүүлбэр нь бусдад үргэлж таалагддаг байсан ба хүмүүс олон газараас ирж үздэг байсан гэн. Хэрч бүхэл зарим гэр бүлүүд тус байшинг үзэхийн тулд зул сарын уламжлал болгосон байв. Гэвч оршин суугчдын болон эрх баригчдын шахалтаар хайцтын гэр бүл уг чимэглэл гэрэлтүүлэх бүхий үзүүлбэрээ атнаах өдрийн тоог цөөлхөөс аргагүй болсон байна. Тэгсэн ч оршин суугчдын гомдол өмнөхөөсөө их ирж байсан тул хотын захиргаа хайцтынхныг шүүхэд өгөн хайцтынхын шүүхэд ялагдсанаар 2017 оны 12 сарын 23-нд хамгийн сүүлчийн удаа гэрлэн чимэглэлийн асаан дахин асаагаагүй байна. Гисэн хэдий ч бодит амьдрал дээр үзэх аз тохиосон хүмүүсийн хувьд энэ гэрэлтүүлгийг үзсэн зул сарууд нь хайртай зул сарын дурсамж хэвээр үлдсэн юм. 14. Кобигийн гэрэлтүүлгийн наадам. 1995 онд Японы Коби хотод хүчтэй газар хөдлөлт болж 4600 хүний амьд асах хүрсэн. Гэвч нутгийн иргэд жил бүр гашуудын арга хэмжээ зохион байгуулахын оронд Кобигийн гэрэлтүүлгийн наадмыг зохион байгуулж хот бүхэлдээ харанхуй давцсан үеэс зэрэгж найдвар сэргэлтийн илэрхийлэл болгодог юм. Зул сарын баярын үеэр буюу 12 дугаар сард зохион байгуулагддаг энэ наадмаар хотын эргэн тойронд 200,000 гаруй гэрлэн чимэглэл гэрэлтдэг байна. Гайхамшигтай нь эдгээр нь бүгд биомасс түлснээс үүссэн цахилгаанаар ажилтдаг нь үүнийг дэлхийн хамгийн байгаль дээлтэй зул сарын гэрлэн чимэглэлүүдийн нэг болгодог. Эдгээр гэрлүүдийг Италийн засгийн газар хотод танилцуулсан бөгөөд уран бүтээлчдийг Япон руу эвлэгээж дизайн, бүтээл, суйрлуулалтанд тусалсан юм. Тэдгээрийг 2-7 хоногийн турш шөнө бүр хэдэн цагаар асаадаг. Энэ нь Япон болон дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн хүмүүсийн жил бүрийн уламжлал болсноор барахгүй. Жил бүр тогтмол 3-аас 4 сая жуулчин татдаг болсон байна. Нүд хүчрлэх үзүүлбэрээс гадна энэ наадам нь хандив цуглуулах зорилготой бөгөөд газар хөдлөлтөнд өртсөн гэр бүлүүд болон хотын баг орлоготой оршин суугчдад туслах зорилгоор хэдэн сая доллар цуглуулдаг арга хэмжээ болон хувирчээ. 13. Гига Аугустин. Флорида дахь Гига Аугустин хот нь анх 1565 онд Испаничууд үүсгэн байгуулсан ба судлаачид байнгын тасралтгүй оршин суугчдтай байсан хамгийн нэртэй хот хэмээн үздэг. Аугустины гэрлийн баяр нь тасралтгүй 30 жил болж байгаа бөгөөд 11-р сараас 1-р сар хүртэл болдог байна. Испаничууд зул сарын үеэр цонхон дээр лаа асаадаг уламжлалтай байсан ба уг уламжлал нь хөгжсөөр одоогийн гэрэлт наадам үүссэн гэдэг. Аугустины зул сарын үеийг харуулсан шөнийн гэрэл хэмээх киног National Geographic сэтгүүлээс зул сараар заавал үзэх ёстой 10 киноны жагсаалтанд оруулсан байдаг. 12. Роболайт. Калифорнийн Palm Springs болдог Роболайт хэмээх гэрлийн арга хэмжээг зураач Kenny Irwin сүүлийн 20 гаруй жил зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээ нь оршин суугчид болон орон нутгийн удирдлагуудтай ихээхэн зөрчил үүсгэдэг байсан ба 2008 оноос хойш хэдэн жилийн хугацаанд хаагдаж байжээ. 2011 онд дахин Роболайт арга хэмжээ зохиох гэсэн боловч хулгайч нар уг арга хэмжээний гэрэлтүүлгүүдээс их хэмжээний гэрлэн чимэглэл хулгайлтнаас болоод хийж чадаагүй байна. 2012 оноос хойш зул сарын баярын өдрүүдэд
16 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд уг гэрэлт арга хэмжээг зохион байгуулан гэрлүүдийг асааг хүмүүст үзүүлдэг болсон ба 21 цаг 30 минутаас хойш орсон суугчдын 5 тухыг бодон зогсоодог байв. Уг арга хэмжээнд маш гайхалтай зул сарын гацуур модтын чимэглэл, олон төрлийн санта болон элфүүд мөн харь гаригийнхны гэрлэн чимэгэл үзэж ордог ба баярын концерт, гэрэлт годамж зэрэг багтдаг байв. 2018 онд хамгийн их алдартай болж хамгийн том талбайн гэрлэн чимэглэл хийж хамгийн олон хүн ирсэн ба уг арга хэмжээг ердөө $5 үзүүлдэг байсан нь харамсалтай. 2019 оноос хойш уг арга хэмжээг орон нутгийн удирдлагууд бүр мөсгөн хаасан байна. Харин Кени иргэн уг арга хэмжээг сүүлийн жилүүдэд Детройдд зохион байгуулж эхлээд байгаа билээ. 11. Shotome Karate Elimination. Японы Higashi Shibashид байрлах Karate Elimination нь жуулчдад зориулсан үзүүрийн газар бөгөөд харин Karate Shotome худалдааны төв юм. Уг хоёр газрыг бүхэлд нь хамруулж цул сарын гэрлэн чимэглэл хийж Shotome Karate Elimination хэмээх арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг байна. 12 сараас бусад үед уг газар нь Японы бусад худалдааны төвүүд шиг энгийн худалдааны төв байдаг ч 12 сард болж жуулчдын хамгийн их анхаарлыг татсан газар болдог байна. Жил бүр өөр сэдвээр зохион байгуулагддаг ба ихэвчлэн дискнэтэй хамтардаг юм. Энэ арга хэмжээнд ирвэл шопинг хийх, зугаа цэнгэлийн газруудаар орох, кино үзэх, кофе шоп, ном болон манга шоп зэрэг бүхэл үйлчилгээг авч болохоос гадна яг энэ арга хэмжээг зохиодог газраа буудаллах боломжтой юм. 10. Lego Christmas Trip Stroll. Lego тоглоом нь дэлхийд дээрх хамгийн алдартай тоглоомнуудын нэг ба цул сард зориулсан Lego тоглоомор хийсэн анхны гацуур болон чимэглэлүүдийг 1949 онд анх бүтээсэн байна. Орчин үед олон улсын Lego дамд цул сар болгоноор Lego-гоор хийсэн цул сард зориулсан утхнуудыг хийдэг ба сүүлийн жилүүдэд хамгийн алдартай болж буй Lego Christmas Tree Калифорниагийн Lego дамд юм. Уг Lego дамдад цул сард зориулсан Lego-гоор хийсэн байшин, гацуур мод, элб, цаабуг зэрэг маш олон зүйлсийг Lego-гоор хийдэг ба дэлхийд дээрх хамгийн том Lego-гоор хийсэн цул сарын мод болох 1 м гаруй өндөр модыг барьж байжээ. Сүүлийн жилүүдэд уг Lego дамдад цул сарын үеэр олон дэлхийн алдартнууд ирдэг болсон ба үүнийг дагаад ч хүмүүс ихээр ирэх болсон юм. Тийм учраас Калифорниагийн Lego дамд цул сарын Lego дамдын захиалга 6 сараас авч эхэлдэг байна. 9. Гэрлийн урлаг. Дэлхийн хотууд жил бүр цул сарыг тохиолдуулан өөрсдийн хэв маягаар гэрлэн чимэглэлээр хотоогоо идэгч Италийн Салерно хот бусдаас илүү онцгойрдог байна. Тэд 20 гаруй жилийн турш гэрлийн урлаг буюу Lucid's Artista наадмыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ үеэр годамжнууд гэрэл чимэглэлээр дүүрдэг ба үүнийг дагаад бэлэг дурсгал болон стрит фуд бүхий шөнийн цул сарын зах нэгддэг гэн. Энэ жил бүр сая гаруй жуулчин татдаг бөгөөд чимэглэлүүд нь маш өргөн талбайг хамардаг тул та нэг шөнийн дотор бүгдийг нь үзэх боломжгүй юм. Төв талбай дах аврах том цул сарын гацуур модноос эхлээд янз бүрийн амьтад гэрэлтүүдтэй годамжнуудыг дагсан асар том гэрлэн чимэглэлд бүхий цогцлол бүр бий болох ба мөн янз бүрийн паркинг тоглоомнууд байдаг. Хамгийн алдартай тоглоом нь 60 м орчим өндөр галзуу хулгана бөгөөд энэ нь хотыг дээрээс нь жинхэнэ утгаар нь харах боломжийг олгодог байна. 8. Brook Green цэцэрлэгүүд. Brook Green цэцэрлэгүүд нь өмнөд Калифорни дахь ургамал судлалын цэцэрлэг төдийгүй зэрлэг ан амьтдыг хамгаалах газар юм. Энэ газар нь жилийн турш алдартай байдаг ч цул сарын баяраар зочдлогчдын тоо бүр маш ихээр нэмэгддэг юм. Мянган гааны шүүн гэгддэг арга хэмжээг төв цэцэрлэгийн эргэн тойронд 4500 ла байрлуулж сайн дурынхан шүн бүр асаадаг. Тэд мөн лаг унтарвал дахин атаахын тулд байнгын бэлтгэлтэй байдаг гэнэ. Үүнээс гадна талбайн бусад хэсэгт 2 сая гаруй цахилгаан гэрэл байрлуулсан бөгөөд энэ цэцэрлэгт байх хөшөө болон ургамлуудыг гайхалтайгаар гэрэлтүүлдэг. Цул сарын гацуур мод нь өөрөө 130 мянган гэрэлтэй бөгөөд энэ арга хэмжээ маш их алдартай болсон тул шөнө бүр 5500 орчим хүн зочилдог гэнэ. Бэлтгэл ажилд 150 ажилтан түүнээс гадна сайн дурынхан ихээр оролцдог байна. Тэд нээлтний шөнөөс 3 сарын өмнө бэлдэж эхэлдэг бөгөөд бүх зүйлийг буулгахад дахин 2 сар зарцуулдаг гэнэ. 7. Катедралийн талбай. Литв улсын нийслэл Вилнюс хотын катедралийн талбай нь хотын зүрх бөгөөд бүх томоохон баяр ёслол болдог газар юм. Хамгийн том арга хэмжээ нь зул сарын үеэр бодох ба энэ үеэр 27 м өндөр зул сарын гацуур мод суурилуулж
Эргэн тойронд нь үнэхээр үзэсгэлэнтэй олон чимэглэлүүдээр гоёдог байна. Эргэн тойронд байх чимэглэлүүд нь жилбэр өөрчлөгддөг боловч нэг зүйл хэвээр үлддэг нь модны оройноос эхлээд эргэн тойронд байрлуулсан лангуунууд руу салаасан 70,000 гэрлийн бүрхүүл юм. Энэ нь маш тод гэрэлтдэг тул хэдэн километрийн зайд орших нисэх онгоцны буудал дээр бууж буй онгоцноос хүртэл харагддаг бөгөөд тэнгэр лөө маш их гэрэлтүүлдэг тул оршин суугчид оддыг харах боломжгүй болж амьтдыг өдөр хэвээр байна гэж андуурдаг гэж яригддаг. 6. 34-р гудамжны гайхамшиг. Жил бүрийн Мэриленд мужийн Балтимор дахь 34-р гудамжны 700 дугаар блокт оршин суугчид 34-р гудамжны гайхамшиг хэмээх чимэглэлийг зохион байгуулдаг. Энэ уламжлал нь ижил нэртэй кино гарсны дараа буюу 1947 онд эхэлсэн бөгөөд ихэнх айлууд оролцдог юм. Олон мянган гэрэл чимэглэл барилгуудыг чимж гайхамшигтай гэрэл гудамжийг бий болгодог ба хүмүүс олон газараас ирж үздэг бөгөөд тоо томшгүй олон зүйлс сарын гацуур мод, галт тэрэг, хөдөлдөг баримлууд, Диснейн баатрууд болон уламжлалт бусад олон урлагийн бүтээл чимэглэлүүдийг харах боломжтой. Мөн гудамжны дагуух лангуунуудад хүүхдүүд зочдод ундаа амттан завдаг юм. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээ сүүлийн жилүүдэд үүсэж буй чимээ шууган, замын төвжрэл мөн гэрлийг асаахад ашигладаг эрчим хүчний хэмжээ зэрэгээс шалтгаалan олон эсэргүүцэлтэд тулгардаг болсон байна. Хэрвээ та 34-р гудамжны гайхамшиг гэх киног үзээгүй бол заавал үзээрэй гэж зөвлөе. 5. Tivoli цэцэрлэгүүд. Tivoli цэцэрлэгүүд нь Дайны Копенгаген дэх зугаа цэнгэлийн парк бөгөөд 2 дахь хамгийн ихний зугаа цэнгэлийн парк юм. Энд гэр бүлээрээ зугаацах олон зүйл байдаг тул зуны улиралдаж алдартай. Гэхдээ өвлийн улиралд зун сарын сард бүрч алдартай болдог юм. 70,000 бөмбөгийн чимэглэлүүдээр гацуур мод болон гэрлийн шонгуудыг чимгэлдэг ба мянга гаруй төрөл бүрийн хэмжээтэй гацуур моддыг цэцэрлэгт байршуулдаг байна. Мөн эргэн тойронд модон байшингууд байрлуулж цасыг хаасаагүй цацаж таныг умар Европын өвлийн гайхамшигт оронд байгаа мэт мэдрэмж төрүүлдэг юм. Санта болон түүний цаа буг нь хүмүүсийг угтан авч хүүхдүүдээс бэлгэний захиалга авдаг бөгөөд насан туршидтэд зориулсан том цус сарын зах нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн мөн архины төрөл бүрийн ундааг санал болгодог байна. 4. Риогийн хөвдөг цус сарын гацуур мод. Рио де Жанейро бол карнавал болон шинэ жилийн баяраараа алдартай дэлхийн үдэшлэлийн нийслэл гэгддэг хот юм. Тэд жил бүрийн дэлхийн хамгийн том хөвдөг цус сарын гацуур модны үзүүлбэрийг толилуулдаг ба 2014 онд анх үзүүлсэн энэхүү гайхамшигт үзүүлбэр нь 84.7 м өндөр бөгөөд 3 сая гаруй гэрлээр чимэглэгдсэн байдаг. Мэдээж хэрэг энэ жинхэнэ мод биш бөгөөд харин хотын Родриго де Претас нуурт тусгаалan барьсан хөвж буй авраг том гацуур юм. Гэрлүүд нь шөнийн турш өнгөө өөрчилдөг ба нар манхыг илэрхийлэн удбар шар, сарыг илэрхийлэн цэнхэр, бодит цус сарын гацуур модыг харагдуулахын тулд ногоон, алтлаг мөн олон өнгийн одод гэх мэтээр олон янзаар өнгөө өөрчилдөг байна. Үүнийг бүтээхэд 1200 гаруй хүн оролцдог бөгөөд уг гацуур нь жил бүрийн 12 дугаар сард нуурын янз бүрийн байрлалаар төвөгдөг юм. Гэрлүүдийг асаалттай байлгахын тулд 5 тусгай үүсгүүр ажиллаулдаг. Энэ мод нь Риогийн оршин суугчдын бахархал болсон бөгөөд тэд үдэшлэг хийх, баярлаж цэнхийг бусдаас илүү сайн мэддэг гэдгээ үгээр тодтогсон байна. 3. Diker Heights. Нью-Йоркт гайхалтай цус сарын чимэглэл үзэх олон газар байдаг ч мэддэг хүмүүс Бруклин дэх Diker Heights руу очихыг илүү үздэг юм. Уг гэрлийн чимэглэлийн уламжлал нь 1980-аад онд эхэлсэн бөгөөд Люси Спата ээжийнхээ цус сарын гэрлийн чимэглэл дуртай байсанд нь зориулж эхэлсэн уламжлал юм. Эхэндээ бусад оршин суугчид үүнд их дургуутдаг байсан ч жил ирэх тусам уг арга хэмжээнд олноор нэгдсээр байгаа юм. Ихэнх гэр бүлүүд талархлын баярын дараа гэрэл чимэглэлээ тавьдаг бөгөөд жил бүр гудамжийг сая гэрлэр чимгэлдэг юм. Зарим айдууд бусдаас онцгойрох гэж оролдсон өвчин нүсэр чимэглэлээр чимэглэх нь цөөнгүй байдаг. Жил бүр энэхүү гудамжийг үзэхээр 100,000-аас доошгүй хүн Diker Heights руу зочилдог байна. 2. Lutopia. Ерөн зул сар гэхээр цас болон хүйтэн уур амьсгалтай холбогддогч дэлхийн олон хүн халуун дудаан уур амьсгалтай газар амьдардаг бөгөөд тэд зул сарыг арай өөрөөр тэмдэглэдэг юм. Халуун цагаагаар нь зул сарын баярыг тэмдэглэх хамгийн тохиромжтой газруудын нэг бол Мексикийн Монтеррей бөгөөд тэд жил бүр Lutopia наадмыг тэмдэглэдэг. Энэ нь 2017 онд эхэлсэн бөгөөд
Pacific Santa Lucia дүүргийн 3.2 км өргөнчлөлөөний дагуу 15,000 гаруй гэр 250 аврах том гэрэлтүүлэгтэй баримлуудыг гарган тавьдаг ба уг гэр баримлууд нь өвөрмөц Мексик маягтай нэг гэрлийн наадам. Францын Лион хотод жил бүр Гэгемариаг талархах илэрхийлэх зорилготой гэрлийн наадам болдог. Дээр үед олон өнгийн дааг цонхны гадна тал байрлуулдаг байсан бол орчин үед мэдээж цахилгаан гэрэлтүүдийг ашигладаг болсон нь тодорхой. Баяр ёслол нь Torre Basilica болон Хирогийн талбайг тойрон байрладаг. Наадмын зохион байгуулагчид жил бүрийн чимэглэл аль болох олон шинэ технологи болон техникийг ашиглахыг зорддог байна. Үндсэн үзүүлбэрүүд нь хэвчлэн лазерын шоу үзүүлэлт байх ба хотын эргэн тойронд янз бүрийн урлагийн бүтээлүүдийг байрлуулдаг юм. Энэхүү наадмын дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг гэрэлтүүлэн дизайнерууд гэрлийн шоуны мэргэжилтнүүдийг 4 өдрийн турш нэг дор цуглуулан гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлдгээрээ алдартай юм.